EBS телевизийн сурвалжлах баг өмнө нь хувийн такси болон хот хоорондын такси үйлчилгээний компани жолооч нар иргэдийн дайвар ачааг дур мэдэн үн тогтоож тээвэрлэж байна гэсэн сурвалжлагыг хүргэсэн. Тэгвэл зам тээврийн хөгжлийн яамны сайдын баталсан ачаа тээвэрлэх дүрмээр үндэслэн авто тээврийн үндэсний төв нь албан ёсны зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжтэй хамтарч ачаа тээвэрлэх үнийг тогтоодог байна. Орхон аймгийн хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны 2 компаниг ариун шар зам хоршоо иргэдийн дайвар ачааг килограмм болон граммаар жинлэж үн тогтоож тээвэрлдэг болсон байна. Тухайлбал 100 г хүртэлх дайвар ачааг 2000 төгрөгөөр тээвэрлэж байгаамаа. Харин 100 г-аас дээш жинтэй дайвар ачааны 100 г тутмыг 500 төгрөгөөр үнэлэн тээвэрлэдэг байна. Дайвар ачааг килограмм граммаар нь жинлэж авсан тохиолдолд 2-3 өдрийн дараа хүрэх газраа хүрнэ гэсэн ойлголт иргэдийн донд байдаг. Харин ариун шар зам хоршооны зорчигч тээврийн суудлын автомашин болон автобуснууд өдөр болгон тээвэр хийж байгаа учраас тухайн дайвар ачаа өдөртөө хүрэх газраа очих боломжтой байна. Ачаа тээврийн дүрм байна. Бидний гэрээн дээр заагаад өгсөн байна. Тэгээ хамгийн гол нь бас хүмүүс одоо өөрснөө залхуурахгүй бол бид нар чинь ном дүрмөөрөө таны ачааг хиллээд авч ирээд одоо нөөтийн нөгөөд ингэж явах одоо эрх зүй бид нар зогтоо байгаа. Тэр бүгдээ та нар ч ойлгохгүй, та нар орж ирж өгөхгүй тэгээд ийм аргаа үүсдэг. Гэвч одоо жолооч иргэн хоёрын хооронд тохироод явж байгаа улсуудыг би дунд нь бас орохдаггүй. Харин сууж яваад зорчигч гомдол гаргаад асуудал үүсэх юм бол би тэрнийхээ одоо үүрэгч байгаа би хариуцж байгаа хүний хувьд л одоо зогсоод шийдэж зохион байгуулж өгдөг юм аа. Тэгээ одоо ерөнхийдөө миний хувьд бол та нар бүх юм одоо нээлттэй хүнд одоо сонголт нь өргөн штэ. Тухайн хүн дээр автобусандаа жижиг тэргэндээ өгнө үү, тийм үү? Орж ирээд одоо үн тарифаараа энэ хэдэн төгрөг болж байна. Үнэ тогтоолгоод цаг хэмжээгээр явах нь бол одоо нээлттэй. Манай хувьд бол бас нээлттэй байгаа шүү. Одоо хүмүүс ч гэсэн бас зөвөр ойлгож хэрвээ алдаа гаргаад маш өндөр үнээр авсан манай жолооч хүмүүс надад ороод ирвэл би гомдлыг чинь барагдуулаад таны тухайн ачааны чинь үнгүүгээр одоо тэгж чинь олгож өгнө. Хэрэв иргэд өөрсдийн дайвар ачааг килограмм болон граммаар нь жинлэж албан ёсны компанид өгч эхэлбэл иргэд хоорондын бараа солигдох, эвдэрч гэмтэх, өндөр үнэтэй тээвэрлэе гэсэн асуудал эцэлэгдэх юм. Мөн тухайн албан ёсны компанид дайвар ачаагаа тээвэрлэж байгаа иргэн баримт авах боломжтой байна.